Сайн мэцгааны үзэгчдээ та бүхэндээ шинэхэн 7 хоногийн эрчгүнчтэй галзуухтай мэндийг дэвшүүлж байна. Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний латрын цаа шинэхэн тохирол үзэгч та бүхний хүртэл болоход бэлэн болсон. Мэдээж даваа лавг баасан гаригуудын 17 цаг 30 минутанд Icon Цэгийн болон үндэсний латрын Facebook-ийн албан ёсны хуудасаар үзэгч та бүхэндээ шеэрлэгдэн бид цаа шинэхэн тохирлоо явуулдаг гэлээ. Мэдээж миний хаан бол 5 автомат терминал харагдаж байгаа. Эдгээр 5 маань бол 3 төрлийн тоглоом байгаа. 4D, 6D, 642 гэсэн тоглолтуудыг та сонгож тоглох боломжтой. За үзэгч та бүхэндээ тухай бүрд нь би тоглоомуудын дүрмийг танилцуулна. Гэхдээ эдгээр 3 тоглоом маань юугаараа ялгаатайг одоо тайлбарлаж өгье. Тэгэхээр 4D-ийн маань хувьд бол 40 ширхэг бөмбөлгнөөс зааж дагуулсан 4 ширхэг бөмбөлөг гарч ирэх ёстой. Эдгээр бөмбөлгүүдийг та яг дарааллынхаа дагуу тааж чадах юм бол 500, 1000, 2000 дахин тавьсан базаа өсгөж авах боломжтой байдаг. За харин 6D-ийн маань хувьд бол 60 ширхэг бөмбөлгнөөс 60 ширхэг бөмбөлгийг таах ёстой. Та бөмбөлгийг яг дарааллынхаа дагуу тааж чадвал 50 сая төгрөг. Харин дараалал эхнээсээ болон хойноосоо тааж чадах юм бол 1500 төгрөгөөс эхлээд сая 500 мянган төгрөгийг хожих боломжийг 6D та бүхэндээ олгодог. Харин 642-ийн маань хувьд бол 42 ширхэг бөмбөлгнөөс дараалал огт харгалзахгүйгээр та 6 ширхэг бөмбөлгийг тааж чадах юм бол 120 сая төгрөг буюу хамгийн өндөр хонжирыг хожих боломжтой байдгаараа 3 тоглолт маань өөр байдаг юм аа. За ингээд олон зүйл ярилгүйгээр 4D-ийн 3 дугаар зэргийн хонжироос өнөөдрийнхөө тоглолтыг эхлүүлэх болно. 3 дугаар зэргийн хонжирын дүрмийг тайлбарлал тгээс 9 хүртэлх нэг оронтой цифрүүд 4 удаа давхцсан шилэн хоргон 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр гарч ирэх 4 ширхэг бөмбөлөг яг дарааллын дагуу таны бүгэлсэн хуудастай таарч байх юм бол та өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авах боломжтой гэсэн юм. Ингээд тоглолтоо эхлүүлцгээе. Шилэн хоргонд байрласан 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө 4-ийг нь тагаа тавьсан базаагаа 500 дахин өсгөж авах боломжийг 4D-ийн 3 дугаар зэргийн хонжир маань олгодог юм. Ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлөгний дугаар 2. Ихний бөмбөлөгний дугаар 2. Таны бүгэлсэн хуудсан дээр 2 гэсэн цифрээр таны 4 орондоо авчиж авах та анхаарлаа улам нааш нь хандуулаарай. 2 дахь бөмбөлөгний дугаар 5. 2 дахь бөмбөлөгний дугаар 5. Яг одоогийн байдлаар 2, 5 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. Яада 3 дахь бөмбөлөг гарч ирэх болон 3 дахь бөмбөлөг маань гарч ирсэн бөмбөлөгний дугаар 1. 3 дахь бөмбөлөгний дугаар 1. 2, 5, 1 гэсэн 3 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. За ингээд 4 дахь бөмбөлөг маань гарч ирлээ. 4 дахь бөмбөлөгний дугаар 3. 4 дахь бөмбөлөгний дугаар 3. 2, 5, 1, 3. Давтаж хэлье. 2, 5, 1, 3 гэсэн эдгээр 4 бөмбөлийг яг энэхүү дараалалаар таны бүгэлсэн тасалбар дээр таарч байгаа юм бол та өөрийн тавьсан базаагаа 500 дахин өсгөж авч байгаа юм шүү. Магадгүй таарсан үзэгч байгаа л танд баяр хүргэе. За өргөжлөлөн бүгдээрээ 4D-ийн 2 дугаар зэргийн хонжирынхаа тохирлыг явуулах болно. За дөрмийн хувьд мөн адилхан шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх нэг оронтой цифр 4 удаа давхцнаар 40 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд байрласан байгаа. Мөн эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс гарч ирэх 4 ширхэг бөмбөлгийг та яг дарааллынхаа дагуу зөв тааж чадах юм бол тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжийг 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол маань танд олгодог онцлогтой. Ингээд хамтдаа тохирлоо явуулцгаая. Дөрмийн хувьд маш энгийн байгаа. Тэгэхээр 40 ширхэг бөмбөлгнөөс 4 ширхэг бөмбөлийг дарааллынхаа дагуу тааж чадах юм бол үзэгч та өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжтой. Ингээд ихний цифр гарч ирсэн. Ихний цифр бөмбөлгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Ихний бөмбөлгний дугаар 5. 2 дахь бөмбөлгний дугаар 8. 2 дахь бөмбөлгний дугаар 8. 5, 8 гэсэн бөмбөлгүүд одоогоор гарч ирсэн байна. Одоо бүгдээрээ 3 дахь бөмбөлгийг хамтдаа харцгаая. 3 дахь бөмбөлгний маань дугаар мөн 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгний дугаар мөн 8. Яада 4 дахь бөмбөлөг гарч ирэн. За 4 дахь бөмбөлөг маань бараг гарч ирсэн байна да. 4 дахь бөмбөлгний дугаар 9. 4 дахь бөмбөлгний дугаар 9. 5, 8, 8, 9. 5, 8, 8,
9 гэсэн эдгээр дөрвөн бөмбөлгийг та яг дарааллын дагуу тааж чадсан бол өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авч байгаа юм а. Тун энгийн хялбархан байгааг үзэгчд маань харж байгааха тийм учраас 4D-гийнхаа сүүлийн боломж олох 4D-гийн 1-р зэргийн тохирлыг одоо явуулах болно. За 4D-ийн маань бол дүрм яг адилхан байгаа. Харин таны тавьсан бооцоог 500 юу, 1000 уу, 2000 дахин өсгөж авах уу гэдгийг бол 1 2 3 дугаар зэрэг маань алгадгаар онцлогтой юм а. Түрүүн бүгдээрээ тавьсан бооцоогоо 500 болон 1000 дахин өсгөж авсан бол өргөжлөлөн тавьсан бооцоогоо 2000 дахин өсгөж авах боломжийг 4D-гийн 1-р зэргийн хонжроос авах болно. За мөн шилэн оргонд маань 40 ширхэг бөмбөлөг байрлсан санамсаргүй тохиолдлоор гарч ирсэн мөн дөрвөн бөмбөлөг маань яг дарааллын дагуу таарч чадхал юм бол үзэгч та тавьсан бооцоогоо 2000 дахин өсгөж авах боломжтой юм а. За тохирлоо явуулъя. За ердөө 40 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд маань эргэлдэж байгаа. Санамсаргүйгээр гарч ирсэн дөрвөн бөмбөлөг хэрвээ яг дарааллын дагуу таарч байвал та тавьсан бооцоогоо 2000 дахин өсгөж авах боломжтой. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 1. Эхний бөмбөлөгний дугаар 1. Таны бөглөх хуудсан дээр нэгээр ихэлсэн байвал та алдсан болохоор тун ойрхон байна. 2 дахь бөмбөлөгний дугаар 4. 2 дахь бөмбөлөгний дугаар 4. 1 4 гэсэн бөмбөлгнүүд яг одоогоор гарч ирсэн байгаа л 3 дахь бөмбөлгийн хамтдаа харцгаая. 3 дахь бөмбөлгийн дугаар 8. 3 дахь бөмбөлгийн дугаар 8. 1 4 8 гэсэн бөмбөлгүүд яг одоогоор гарч ирсэн байна. За ингээд азтныг тодруулсан 4 дахь бөмбөлгийн дугаар 2. Аз дагуулсан 4 дахь бөмбөлгийн маань дугаар 2. 1 4 8 2. Давтаж хэлье. 1 4 8 2 гэсэн эдгээр дөрвөн бөмбөлгийг үзэгч та яг дарааллын дагуу тааж чадсан бол өөрийн тавьсан бооцоогоо 2000 дахин өсгөж авч байгаа юм шүү. Ингээд та бүхэндээ баяр хүргэе. 4D тоглосон нийт эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Одоо харин өргөжлөлийн 50 сая төгрөгийн шагналтай 6D тохирлыг явуулах болно. Түрүүн тайлбарласан шилэн хоргонд тгээс 9 хүртэлх нэг оронтой зэвэр 6 удаа давхцнаар шилэн хоргонд 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Эдгээр 60 ширхэг бөмбөлгнөөс яг дарааллын дагуу та 6 ширхэг бөмбөлгийг тааж чадвал 50 сая төгрөг хожино. За харин эхний 2, за сүүлийн 2 эхний яг дарааллын дагуу шүү эхний 3 болон сүүлийн 3 гэх байдлаар та орон ахих тусам тааж чадах юм бол хамгийн доод нь урмын хоншуур 1500 төгрөгнөөс эхлээд сая 500 мянган төгрөгийг хожих боломжтой. За ингээд 6D тоглож байгаа нийт үзэгчдэд амжилт хүсье. 60 ширхэг бөмбөлгнөөс ердөө 6 ширхэг бөмбөлгийг дарааллын дагуу зөв тааж чадвал 50 сая төгрөг хожих боломжийг 6D jackpot маань та бүхэндээ олгодог. Эхний бөмбөлгийн дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Таны тасалбар дээрх тоо 3-аар ихэлсэн бол та аздан болоод нэг авах байрлаа. Одоо 2 дахь бөмбөлгийг харцгаая. 2 дахь бөмбөлгийн дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 2 дахь бөмбөлгийн дугаар 8. 3-8 гэсэн эдгээр 2 бөмбөлгийг та яг дарааллын дагуу тааж чадсан бол урмын хожуур буюу 1500 төгрөгийг хожиж байгаа юм. За ингээд 3 дахь бөмбөлөг гарч ирсэн. 3 дахь бөмбөлгийн дугаар 2. 6D-гийн 3 дахь бөмбөлгийн дугаар 2. 3 8 2 гэсэн бөмбөлгнүүд яг одоогоор гарч ирсэн байгаа. Энэхүү 3 бөмбөлгийг та тааж чадсан бол 15 мянган төгрөгийн эзэн болж байгаа. За 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлгийн дугаар 6 гэсэн бөмбөлөг байна уу та? За хамтдаа харцгаая. За 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна шүү. Доороо зураастай байгаа учраас 9 гэсэн бөмбөлөг байгаа. 6-гийн 9-ийн 2 маань доод зураас ялгарч байгаа шүү үзэгчтэй. Тэгэхээр 4 дахь бөмбөлгийн дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн бол 5 дахь бөмбөлгийн дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 5 дахь бөмбөлгийн дугаар 2. За энэхүү 5 бөмбөлгийг яг дарааллын дагуу урдаас нь тааж чадсан бол та сая 500 мянган төгрөгийг хожих хэрэгтэй болж байгаа. За харин өнөөдрийн 50 сая төгрөгийг тодруулах 6 дахь бөмбөлийг хамтдаа харцгаая. 6 дахь бөмбөлгийн дугаар 8. 6 дахь бөмбөлгийн маань дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд 50 сая төгрөгийн эзэн болсон болвол та
3, 8, 2, 9, 2, 8 гэсэн бөмбөлгүүдийг яг дарааллынхаа дагуу таасан байх шаардлагатай гэсэн үг. Дахиж давтаж хэлье. 3, 8, 2, 9, 2, 8 гэсэн энэхүү 6 бөмбөлгийг яг дарааллынхаа дагуу тааж чадсан бол та 50 сая төгрөгийн азтан болж байгаа юм. За харин 38, 28 гэсэн эдгээр бөмбөлгнүүдийг таасан бол та 1500 төгрөгийг хожиж байгаа. За харин хамгийн дээдлээс 2 дахь хонжир буюу сая 500 төгрөг хожсон 3, 8, 2, 9, 2 гэсэн эдгээр бөмбөлгүүдийг урдаас нь эхний 5 бөмбөлгийг таасан байх хэвээр. За мөн хойноос нь 8, 2, 9, 2, 8 гэсэн бөмбөлгүүдийг таасан бол та мөн сая 500 мянган төгрөгийг хожсон байх боломжтой юм а. За ингээд 6D тоглосон үзэгчдэд баярлалаа. 6D маань бас маш олон азтан төрүүлдгээрээ онцлогтой байгаа. За үргэлжлүүлэн 642 120 сая төгрөгийн шагналтай тоглолтыг тохирлыг явуулах олон тэгэхээр шилэн гарганд маань 92 хүртэлх 42 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Өөрөөр хэлбэл нийт цифрээс нэг л удаа байрласан гэсэн үг. Эдгээр 42 ширхэг бөмбөлгнөөс 6 ширхэг бөмбөлгийг дараалал огт харгалзахгүйгээр та тааж чадах юм бол 120 сая төгрөг хожих боломжтой. За харин үндсэн 3, 4, 5 бөмбөлгнөөс мисүүл гарч ирэх бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлийг та тааж чадсан бол хамгийн доод нь 10 мянган төгрөг харин дээд нь 12 сая төгрөгийг хожих боломжийг мөн 642 маань та бүхэндээ олгодог юм а. За ингээд 642 буюу өнөөдрийнхээ хамгийн сүүлийн тохирлоо хамтдаа олцгаая. 42 ширхэг бөмбөлгнөөс 6-гийн дараалал огт харгалзахгүйгээр тааж чадах юм бол 120 сая төгрөгийг хожих боломжтой. Та ердөө өөрийнхөө дуртай 6 тав бөглөөд 120 сая төгрөгийг хожих боломжтой байдаг гэсэн үг юм. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 18. Эхний бөмбөлөгний дугаар 18. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 38 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 38 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 38 гэсэн үндсэн 2 бөмбөлөг гарч ирсэн. Эдгээр бөмбөлөгний бол дараалал огт харгалзахгүйгээр таны тасалбар дээр таарч авал та азтан болох тун ойрхон байна. 3 дахь бөмбөлгийг хамтдаа харцгаая. 3 дахь бөмбөлөгний дугаар 42 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 42. За ингээд 4 дахь бөмбөлөгний дугаар гарч ирлээ. 4 дахь бөмбөлөгний маань дугаар 15 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 15. За эдгээр эхний гарч ирэх 6 бөмбөлөг бол үндсэн бөмбөлгнүүд байдаг. За дараагийн бөмбөлөг 24 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 24 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Энэхүү лотерейгийн маань гарч ирж байгаа 6 бөмбөлөг бол ямар нэгэн автоматар санамсаргүй гарч ирж байгаа бөмбөлгнүүд гэдгийг үзэгчтэй санах хэрэгтэй. За ингээд үндсэн 6 бөмбөлөгний маань 6 дахь бөмбөлөг 7 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За эдгээр 6 бөмбөлөг дараалал огт харгалзахгүйгээр таны тасалбар дээр таарч авал та 120 сая төгрөгийг хожиж байгаа гэсэн үг. За ингээд өнөөдрийн бонус бөмбөлөг маань гарч ирсэн. Бонус бөмбөлөгний дугаар 3. Бонус бөмбөлөгний дугаар 3. За ингээд юуны өмнө хэлээд үзэгчдэд өнөөдрийн үндсэн 6 бөмбөлгийг танилцуулъя. 18, 38, 42, 15, 24, 7. Дахиад хэлье. 18, 38, 42, 15, 24, 7. За энэ хүү 6 бөмбөлөг бол өнөөдрийн тохирлын маань үндсэн 6 бөмбөлөг болж 642-аас гарч ирсэн. За харин өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд өнөөдрийн маань тохирол үүгээр өндөрлөх болсон байна. Өнөөдрийнхээ тоглолтыг шимтэн үзсэн эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Даваа лав баасан гаригуудын 17 цаг 30 минутаар Icon CGM болон үндэсний лотерейн Facebook хуудасаар шилжүүлсэн үзэгч та бүхэндээ бид тохирлоо шууд хүргэдэг билээ. Мэдээж та бүхэн хэрхэн манай тохиролд маань оролцох вэ гэхээр өөртөө ойрхон байрлаж байгаа манай тасалбар борлуулах цэгүүдээр тоглох хуудасаа худалдаж аваад за 4 болон 6 хоорондоо тоонуудыг бөгөөснөөр та азтан болох боломжтой гэсэн үг юм. За ингээд бидэнтэй хамтдаа байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. 5 гарагийн 15 цаг 30 минутаар иргэн уулзлаа. Түр баяртай.